За. За сайн байна уу нацгай? Сайн байна уу? За тавлаг сайхан зоож байна уу? Сайхан зүстэй сайхан наадж байна да. Сайхан наж да. Ёо нацгай бол энэ манай шүлэр сумын Усын Гарамгай мэрэг юм. Та өөрийгөө танилцуулна гэх юм. За би Монгол Улсын Гарамгай харваш намсарын насаг дарж байна. Энэ жил Баян үлдсэн гэдэг нь ёо энэний үсэд босоод сумд очих харах уу? Тий өнөө жил манай сумын түүхэд 100 жилийн ойтой. Тэгээд одоо манай шавнар харвашид маань наадамлаад ийш тийшээ гарсан байгаа. Бид нэр жоохон 100 жилийнхаа бэлтгэл ажил ихтэл байгаа да. Тий. Ёо ураач 48 сум уу? Харин одоо 64 сумтай шинэ харважсэн. Одоо шинэ дүрм гараа гэдэг 48 сум харвдаг болж ах шиг байна. 48 сум харвах юм шиг байна да. Эхлээд хэдэн метрээс харвах вэ? Одоо энэ хэдэн метрээс харвана? 45 метрээс харвана. Тэгээд дараашийн босон дээр 30 метрээс харвдаг. 45-аас 24. 45-аас 48 чинь 6 8 43 зогсно л да. За одоо 45. Тий. Энэ хэдэн метр вэ? Энэ 30 метр. Эндээс 2 Одоо энд бүгд ингээд юу зогсоод. Тэгээд дахиад мэрэг босоход 30 руу гарна. Тэгээд суран тэндээ бас багасдаг, хасдаг 10 сурдаг. За биш одоо 16-т аваагаа дагаад л одоо сурын зурхаа дээр орсон. Тэгэл зэрэг мэрэгтэй яваал тэр жоох завсарлаа. Тэрнээс хойш л одоо байн харваж байна да. Аны хамган бас харав. Манайх гэр бүлээрээ бүгд харвана. Хүүхдүүд одоо энэ манай басгадууд хүүхдүүд ер нь бүгд л харвана. Одоо зөө охин харваж байгаа. Тий. Нэг аймагтай гарах юм бэ? Одоо чинь 48-аас та одоо ер нь өнөө маргааштай хэд оног төлөвлөтэй харилцаа. Яг уу өөрөө алдаа баг харах юм бол одоо хэд ч онж магадгүй л дээ. Яг төлөвлөх аргагүй юм л дээ. Яаж ямар ч алдаа гаргаж магадгүй тийм. Энэ салхины байдал байна. Тэгээд янз бүрийн өөрийн сэтгэл зүйн бэлтгэл ямар байгаа юм. Тэрийгээ шалгаж л байгаа байдал да. Би ер нь энэ манай Монголд одоо уламжилт одоо харваагаараа алдартай Баян сумын энэ дэвжээ өгөөжтэй сайхан дэвжээ юм а. Олон мэрэгшүүдийн энэ дэвжээнд ирж харваад зүгээр байдаггүй. Оноо бас сайхан байдаг. Тийм болохоор энд ирж харвах дуртай байд юм а. Юу та хэд онд майстер авна? 1998 онд орон говьд мастер сол хүртсэн. 99 онд төрийн наадамда үзөөрлөж Монгол Улсын Гарамгай харваш сол хүртсэн. Юу юм бэ штэ. Хаач яг гараас сольдог үү бас. Тий би одоо баруун гараараа харваж байсан. Тэгээ 13 11 оны үед гэмтэл аваад 13 оноос солгой болж харвасан. Одоо солгой харваж байгаа. Тэр сүүлийн 10 хэдэн жил солгой. Тий солгой харваж байгаа. Солгоогоос хамгийн өндөр амжилт нь юу болов? Өндөр амжилт яг үгүй аймгийн аваргад төрүүлж өтсөн. Тий улсад өөрийнхөө харвасан оноо дарайл хөрөөгөл явж байгаа да. Тийм үү. Тэр нь дасгал нэлээд хэцүү байв. Хийхэд би бүтэн жил гарны солгойн дасгал хийсэн. Ямар дасгал хийх вэ? Гэртээ эрзэн татах техникийн бэлтгэл их хийсэн дээ. Эрзэнээр. Ер нь баруун хүн чинь солгой болоход маш хүнд юм л. Одоо хөвшөөд байна уу? Юу октод хэр гараад байна? Манай октод айлын одоо бэр болоо тэгээд одоо жоохон завсарлаад. Хөвж байгаа. Тий тэгээ хөвж жоохот бүгд айл болсон тэгдэ. Завсар шүлөөнд харваж байгаа. Ажилтай болохоор бас болж өгөхгүй байх шиг байна. Тий. Юу нацгай хол бас өөрөө хүн хараад басгүй гэр бүлийнх нь хараад дээрэс нь өөрийнхөө суманд ташуулах суманд сургалт явуулдаг. Одоо таны сургалт нь хэдэн хүүхэд байна вэ? Одоо шин за би яг сургуулийн хөөхд рүү нэг голлоогүй байна. Манай шави базар одоо хүүхдүүдийг сургасан заалаар сургалт хийж байгаа. Тий. Одоо залуучууд бол бас энэ хавар
тэмцээн дунд нь зохион байгуулад яасан зөндөө хэдэн залуучууд бэлдэж байгаа. Та гэрийнхээ гадаа харуулна уу өөр талбайтай болсон уу? Одоо хөдөө бол гэрийнхээ гадаа вандантай зурхаа бэлдээ тэрэн дээрээ бэлдэж байна. Одоо сумын төв дээр вандангаа тавиад хашаан дотроо урайдаа харваад хөөхтүүдээ харвуулаад Бандан гэдэг хараад сууж байгаа. Одоо энэ зурхаа юу? газар дээр биш энэ одоо гоё модон бандан бэлдээд Бандан дээр тавихаар ингээд харуудаг болсон шүү дээ. газар тавих байж байгаа. Тий. Тэгвэл бандан өөртөө засах юм байна. Тий ийм зурхаа застыг. Тий. Тий. Ийм вандан зурхаатай нааддаг болсон доо. Юу энэ жилийн юуны алуурын наадам хэдэн хүн харуулах бол ойролцоо? Одоо мэдүүлэг авахд хичнээн хүн цуглах нь тэр нэг тоо гарах байх. Одоо хуваагдаад тийшээ явна. Би нэг 100 гаруй хүн болох уу гэж бодоод зурхаа юм янзлаад л байгаа. 100 гэж бас их тоо юм байна. Тий 100 гарантай л болох уу гэж. За одоо та харуулаа дараад нь хаашаа явах вэ? Миний дараа. Одоо суманд очоод сумынхаа юм бэлтгэл ажилд ор. Сумын наадам хизээ л яваад орой. 23-4-нд. Тэрний дараа хаашаа явах вэ? Одоо аймгийн зүүн бүсгээд байгаа байх. Хизээ вэ? Тий 7 сарын 28 30-ны үеэр л байна уу да. За. Аймгийн маань наадам зүүн бүстэйгээ хамтраад явна. Зүүн бүсийн наадам гэж байна. Тий зүүн бүсийн хурд том наадам болж байгаа шүү дээ. Тэгвэл цагаан магийн гайгүй. Харин ямар байх юм бол ер нь сүүлийн үед ер нь гайгүй л болж байгаа шүү дээ. Сорри цагаан бас сайн болсон. Тий гайгүй болж л байна. Нодлон хаагур надаа. Нодлон энэ Баявалд наадсан 100 жилд энд орлсон, Маттын 100 жилд орлсон. Тэгээд зогссондоо хот руу жоохон ажилтаа яваад. Бас энэ харваачдыг гарч байгаа чинь улсын наадамчид хэдэн хүн босдог болсон юм. Улсын наадамд нөө босог тогтооход байсан. Энэ жил харин тэгэхгүй нөгөө оролцож байгаа улсуудын бултыг оруулаад 600 төшөөд харуулж явах шиг байна одоо. Тий. Сор их өргөн илгэр болж байгаа. Тий. Манай шавнар бас очоод тэнд гайгүй наадж л явах шиг байна да. За сайн харваа гэх. За баярлалаа. Сайхан надаарай.